хүчтэйг бурхан эзэн айлтж нар манхаас яргах хүртэл дэлхийг дуудаж байна. Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос бурхан гэрлийг цацруулж байна. Бидний бурхан ирээд дуугүй байхгүй. Учир нь залгигч гал ярган тойронд нь хүчтэй шуурга. Тэрээр ард түмний шүүхийн тулд тэнгэр болон газар дэлхийг дээрээс дуудаж тахилаар дамжуулан надтай гэрээ хийсэн бишрэлтнүүдийг минь над руу цуглуул гэдэг. Тэнгэрс зөвхт байдлыг нь тунгалдаг. Учир нь бурхан өөрөө шүүгч юм. Сила сонсогтун ард түмэн минь би ярина. Израиль би чиний эсрэг гэрчлэн. Би бурхан, чиний бурхан. Би тахилуудаас чинь болж чамайг зэмлэхгүй. Шатаалт тахилууд чинь үргэлж миний өмнө болоё. Би гэрээс чинь бухыгч, хашаанаас чинь хуцыг авахгүй. Учир нь гойн амьтад бүгд мянган толгот дээрх мал сүрэг минийх. Би уулын шүүг бүрийг мэдэх бөгөөд хэр талд хөдлөх бүхэн минийх. Би өссөн байлаач чамд хэлэхгүй байсан. Учир нь ертөнц хийгээд түүнийг дүүргдэг бүхэн минийх. Би бухнуудын махыг идэж, хуцнуудын цусыг буух гэж. Бурханд талархлын тахилыг өргөж, хамгийн дээд нэгэнд амлалтуудаа биелүүл. Зовлон шалгангийн өдөр намайг дууд. Би чамайг аврах бөгөөд чи намайг хүнддэг. Харин буруудад бурхан айлтгтай. Зарилбуудыг минь зарлан, гэрээг минь амандаа юунд чи тээж байна вэ? Үнэндээ чи сахилгачуулалтыг үзэн ядаж, үсийг минь арагшаа хайдаг. Чи хулгайчийг харахтаа түүнийг сайшаадаг. Чи зав харигчдтай нэгддэг. Чи амаа ёрын муугаар явуулдаг бөгөөд чиний хэл мэхлэлийг найруулдаг. Чи сууж, ах дүүсээ муулан ярьж, ихэнхээ хүүг гүтгдэг. Эдгэрийг хийхэд чинь би дуугүй байсан. Намайг өөртөө адил гэж чи бодсон. Одоо би чамайг зэмлэж, нүдний чинь өмнө чамайг буруутгана. Бурхныг мартагч нараа, ухаардаг. Эсбүгөөс би тасчин хайна. Та нарыг аврах хүн үгүй. Талархлын тахилыг өргөч нь намайг хүнддэг. Зөв замаар замагчдад Бурхны авралыг би үзүүлнэ. 아멘. 나를 부르라. 내가 너를 건지리니 내가 나를 영화롭게 하리로다. Дуулал номын 50. 내가 교훈을 미워하고 내 말을 내 뒤로 던지며 도적을 동적 연합하고 간음하는 자와 동료가 되며 내 입을 악에게 주고 내 혀로 대사를 지으며 앉아서 내 형제를 공박하며 내 어머니의 아들을 비방하는도다. 내가 이 일을 행하여도 내가 잠잠하였더니 내가 나를 너와 같은 일로 생각할 테다. 그러나 내가 너를 책망하여 내 죄를 내 목전에 차례로 돌리리라 하시는도다. 하나님 잊어버린 너희여 이제 이를 생각하라. 거룩 찬음은 내가 너희를 지저리니 건질 자 없으리라. 감사로 제사를 드리는 자가 나를 영화롭게 하나니 그 행위를 옳게 하는 자에게 내가 하나님의 구원을 보이리다. 아멘. 오늘 말씀에 또 이제 예언의 말씀이 있고 Дуулал номын 50 дээр иш үзүүлгийн үг байна. Бидний итгэл дотор ч гэсэн маш чухал хэрэгтэй үгнүүдийг энэ дуулал номын 50 дээр хэлсэн. Тэгэхээр энэ дуулал номыг харах юм бол 5 дуулал номын 50-ийн 5 дахилаар дамжуулан надтай гэрээ хийсэн бишрэлтнүүдийг минь над руу цуглуул гэж хэлсэн. Харин энэ дээр итгэдэг хүмүүст хэлж байна. 그래서 하나님께서는 Бурхан 인간과 하나님께서는 사람과 그 언약을 맺었는데 хүнтэй гэрээ байгуулсан. 하나님이 사람과 언약을 맺는다는 것은 Бурхан хүнтэй гэрээ байгуулна гэдэг мэн 신기한 것이죠. маш их сонирхолтой. Хүн бол бүтээл шүү дээ. Хүн бол махбодтой. Харин гэтэл тэр амьд оршигч бурхан хүнтэй яаж гэрээ байгуулах вэ? За тэгээд энэ бурхтын бурхад гэж харах боловч харин хүний хувьд бол бурхан биш шүү дээ. Харин бурхан чинхэн амьд оршигч тэр бурхан хүнтэй гэрээ байгуулсан. За тэг гэрээ яаж байгуулсан бэ нэхэр дахилаар дамжуулан надтай гэрээ хийсэн бишрэлтнүүдийг минь над руу цуглуул. Тэгэхээр энийг нарийн харах юм бол тэгэхээр дахилаар надтай гэрээ байгуулсан. Тэгэхээр хүний бодлоор би бурханд ямар нэгэн зүйлийг өргөх хэрэгтэй юм бэ? Дахил гэж хэлсэн юм чинь. Ямар нэгэн амьтныг бодвол гаргаад амьтан ч тэг бурханд бол өргөөд тэгээд тэндээс бурхантай бурхан бол тэр дахлыг хүлээн авч
баярлан за хүнд өрөөлийг өгнө. Хүнийг бол босгоно гэж бол энэ ишлэлийг уншаад тэгж бодож магадгүй. Тийм болохоор бид нар өөр шашныг харахтаа цусаа урсгаал амьтныг өргөөл амьтныг бол маш их бол гаргаж бурханд өргөж цусаа урсгана гээл тэр өөрийнхөө тэр шүтдэг шүтээнүүдэд бол өргөдөг шашин бол маш их байд юм байна. Харин бурхан энэ дээр биднэрт бол амлалт байна, гэрээ байна, харилцаа байна. Энийг бол дахлаар бид нар дамжуулан гэрээ хийсэн гэж хэлсэн. Ямар дахил вэ? Тэр хүний бодож байгаагаар бол бид нар бурханд ямар нэгэн зүйлийг өргөх хэрэгтэй юм бэ гэж харж байна. Тэгэхээр бидний мэдж байгаа шиг бидний итгэлийн үндсэн суурь нь хаана байгаа билээ? Бидний итгэлийн гол төв нь хаана байна? Тэгэхээр бид нар бурханы өмнө юу ч өргөсөн бидний бол зөвхт байдал гэж байхгүй. Хүнд бол зөвхт байдал гэж бол байхгүй. Хүн бол гэм нүгэлтэй учраас гэм нүгэлтэн бурханд юу ч өргөж байсан. Бурхан бол тэрийг хүлээн авах боломжгүй. Гэм нүгэлтэн энтэй бол бурхан харилцахгүй. Гэм нүгэл хийсэн хүмүүстэй бол бурхан харилцах боломжгүй. Тэр гэм нүгэлтэй хүмүүстэй бурхан болвол ямар ч гэрээ байгуулах боломжгүй. Тэр ариун учраас. Тэгэхээр гэм нүгэлтэй хүмүүс бол бурханд өргөнө гэхээр тэр бохор зүйлийг бол бурхан хүлээн авах боломжгүй шүү дээ. Тэгэхээр би өөртөө бурхан минь бид нар бол энэ гайхамшигтай зүйлийг өргөж байна. Та хүлээж аваач. Үгүй гэм нүгэлтэй хүн бол гэм нүгэлтэй хүн. Тэгэхээр бурхантай бид нар ямар нэг харилцаатай болно. Тэгэхээр бид нар бурханы хүүхэд болж чадахгүй бол бид нар бурханы ард түмэн болъё. Бурханы ард түмэн болж чадахгүй бол бурханы боол болъё. Тэгээ эзэн минь бидний боол болгооч. Энэ бол боломжгүй. Бурхан болон гэм нүгэлтэн хүн, гэм нүгэлтэй хүн бол бурхантай харилцах боломжгүй. Учираас тэгээ бурхан бол энэ дээр дахлаар дамжуулаад гэрээ байгуулсан гэж сая бид нар дуулал 50 дээр уншлаа. Тэгэхээр энэ хүний өргөж байгаа дахлаар бурхантай гэрээ байгуулсан гэж хэлээд байгаа юм биш. Харин бурханы бэлдсэн бурханы дахлыг хэлж байна. Бурханы бэлдсэн дахлыг хэлж байна. Бурхан бидэнтэй гэрээ байгуулахдаа бурханы бидэнд амлалтаа өгөхдөө бурханы бэлдсэн тэр дахлаар бурхан бидэнтэй гэрээ байгуулсан гэж хэлсэн. Тэгэхээр бидний мэдэж байгаагаар та бид өгд бол гэм нүгэлтэй шүү дээ. Тэгэхээр бид нар бол хүн гэм нүгэлтэй хүмүүс нь гэм нүглийг бол үгүй болох боломжгүй. Гэм нүглээс аврагч боломжгүй. Харин бурхан өөрийн ганц хүү Есүс Христийг энэ ертөнцийн хүний махбодоор үг махбод болж илгээсэн. Тэр хүн болж ирээд бидний гэм нүглийн төлөөсийг төлсөн. Бидний гэм нүглээс болж загалмаа дээр цусаа урсгасан. Дахин амилсан шүү дээ. Тэгэхээр Есүс би тэр төлөөс тэр өөрийн төлөөс болж би ирлээ. Би дахил болж ирлээ. Би үхэж чи амьдрахаар би ирсэн гэж хэлсэн. Тийм болохоор бурхан энэ дахил гэж хэлэхэд хуучин гэрээн дээр тэр хүмүүсийн дахлыг бодоод бурхан хүсэмжилж байсан. Тэр шалтгаан нь би чамд өгөх дахил байна. Би чамд болоод өгөх дахил байна. Гмийн төлөөсийн төлөө өгөх дахил байна гэж бол хэлсэн бөгөөд иш үзүүлгээр дамжуулаад чи өөрийнхөө дахлыг авцраа гэж хэлсэн. Харин бурхан болоод хүн болон бурхантай харилцах харилцааг яаж бий болгосон юм бэ гэхээр тэр өөрийнхөө цор ганц хүүгийн цусаар Есүс Христийн цусаар Есүс Христийн үхлээр дамжуулаад хүн болон бурханы хооронд гэрээ байгуулсан шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн дуулал номын 50 гэдэг мэн үнэхээр энийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чиний үнэхээр хуц чиний тэр ухан надад хэрэгтэй мүү? Та бүгд бодоод үзээрэй. Би миний гэц өлсөн ч гэсэн би та нарт хэлэхгүй. Би өлсөн ч гэсэн та бүгдийг дахил авцар гэж хэлээд байна уу? Би дэндүү ядуу учраас чиний алтан мөнгө надад хэрэгтэй учраас надад маш их зүйл дутуу учраас надад авцар гэж хэлээд байгаа мó.
Харин миний та нарт өгөх тэр гэрээ байна. Энэ гэрээг амлалтыг бүрэн төгс болгохын тулд та нарын дуулуур надад хэрэгтэй гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр Бурхан хүнд өгч байгаа тэр зүйл байна. Бурхан хүний өмнө дахил өргөгч боломжгүй. Хүний зөвхөн байдлаар энэ болгоныг үлдэх боломжгүй. Харин Бурханы хувьд бол өөрийн хүүг дахил болгон Есүс Христийг бидний гэм нүглийн төлөө өгсөн байх шүү дээ. Загалмай дээр цовдлогдсон тэр цусаа орсон бидний гэм нүглийн төлөөс болж дахин амьдсан тэр гайхамшигтай. Амен амен. Тэгэхээр бидний хувьд Бурханы өмнө ирэхдээ ямар зүрх сэтгэлээр бид нар Бурханы өмнө ирэх вэ гэхээр энэ гэрээг бол Бурхантай байгуулж энэ харилцаатай болсон. Тэгэхээр энэ харилцаа, энэ гэрээг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид нар ямар харилцаатай юм Бурхантай. Хуучин гэрээн дээр Израилийн ард түмэн Бурханыг бол Аава гэж дуудах боломжгүй. Бурхан Аава гэж дуудах боломжгүй байсан шүү дээ. Яохва ёо гэж хэлж байсан, айж байсан учраас. Яохва ёо гэж дуудаж байсан шүү дээ. Йошуа гэж Яохва ёо гэж дуудаж байсан. Тэгэхээр харин шинэ гэрээн дээр бид нар Бурханы хүүхдүүд болох Есүс Христээр дамжуулаад бид нар Бурханы хүүхдүүд болсон учраас Бурхан яагаад үнэхээр биднээс энэ зүйлийг хүсмэлээд байгаа юм бэ гэдгийг бид нар бол ойлгох хэрэгтэй. 23-ыг харъя. 23 дуулал номын 23 дээр талархлын дахлыг өргөгч нь гэж хэлж байна. За та нар дахлаа надад авцар. Энэ бол надад хэрэгтэй учраас биш ээ. Хуучин гэрээн дээр иш үзүүлгийн үг учраас та нар Бурханд дуулууртай бай. Дуулуураа Бурханд харуулаа гэдгийг л хэлж байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид нар Бурханы өмнө дуулуураа харуулах хэрэгтэй. Яагаад дуулуураа харуулж байгаа юм бэ гэхээр бид нар Бурхантай харилцаатай учраас. Амен. Энэ Бурхантай харилцаатай байгаа энэ харилцаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жинхэнэ би Бурхантай харилцаатай байна. Жинхэнэ би Бурхантай харилцаатай Бурхан байна гэдгийг хүлээн зөвшөөр. Тэгхийн бол бидний Бурхан Аа байна. Бурхан амьд оршигч Бурхан жинхэнэ чамтай үнэхээр энэ харилцаатай байна гэж хүлээн зөвшөөрөх юм бол надад дуулууртай бай гэж хэлж байна шүү дээ. Дуулуур гэдэг мэн зүгээр л бид нэр энэ чулууны өмнө уулан дээр мод дахиад ингээл тэднэрт бол дуулууртай байна. Энэ хуурамч шүтэж байгаа хүмүүст дуулууртай гэсэн зүйлийг бол байдгүй. Тэгэхээр бус шашин бол дуулуур гэж байдгүй. Тэд нар бол өөрсдийнхөө зүрх сэтгэл дээр хуурамч шүтээнд бүрэгдэг бөгөөд энэ бол ертөнцийн шашин. Христэд итгэдэг та бид бүгд жинхэнэ итгэл гэдэг мэн Бурханы үгэн дотор дуулууртай байх бөгөөд дуулууртай байгаа тэр шалтгаан нь үгийг өгч байгаа амьд оршигч Бурхан байгаа учраас амен. Тийм болохоор бид нар дуулууртай байснараа Бурханы өмнө миний зүрх сэтгэлээ өргөж энэ харилцаатай Бурхантай энэ харилцаатай болж энэ харилцаа байна гэдгийг бол бид нар бол харж байна шүү дээ. Дуулууртай байхад Бурхан чи дуулууртай байх юм бол би чамд энэ болгоныг өгнө. Тэгэхээр энэ дотор дуулуур гэж олон төрлийн дуулуур байна. Амархан дуулуурч байна, хэцүү дуулуурч байна, дуулууртай байхад хэцүү зүйлүүд ч байна. Хэцүү нөхцөл байдал бид нар дуулууртай болох хэрэгтэй тэр байдалд ордог шүү дээ. Тэгэхээр энэ дуулуур гэдэг мэн би чамд надад миний үгэн дуулууртай байхад би чамд заавал шагналыг өгнө. Тийм учраас чи надад дуулууртай бай. Жинхэнэ энэ харилцаа Бурханы харилцааг хүлээн зөвшөөрн дуулууртай бай. Харин бид нар энэ дуулууртай байхад энэ дээр харах юм бол харин танд дуулууртай байж талархлын дахлыг өргөхдөө хэнд энэ талархлын дахлыг өргөд байна нөхөр би өөрх нь нөхцөл байдал болоод талархаад байгаа юм биш. Харин Бурхан амьд оршигч Бурханд бид нар талархлыг өргөө гэж хэлж байна. Тэгэхээр Бурхан бол амьд байгаа учраас бид нар дуулууртай байж Бурхан амьд байгаа учраас бид нар талархаж бидний энэ үйлчлэл, бидний энэ дуулуур, бидний энэ амьдралын нөхцөл байдал, хүндэтгэл, мөргөл энэ бүхий зүйлүүд маань Бурхан амьд байгаа учраас хийж үлдээ. Амьд оршигч Бурханы өмнө талархал өргөхдөө тэр талархлыг Бурхан хүлээн авна. Хүлээн авч Бурхан заавал хариулна. Та бид бүгдэж өрөөлийг өгч, та бид бүгдийг удирдан, та бид бүгдийг босгон байгуулна. Амен. Тэгэхээр энэ дуулал номын 50 гэдэг маань жинхэнэ
жинхэнэ харилцаа байна уугүй юу гэдгийг бол хэлж өгч байна. Жинхэнэ бурхан байж тэр бурханы байгаа амьд оршиж бурханы хүлээн зөвшөөрч тэр харилцааг хүлээн зөвшөөрч тийм итгэл байх юм бол бурханы өмнө би энэ өргөл өргөхдөө үйлчлэхтэй. Энэ бол хоосон гэж бодох хэрэг байхгүй. Бурхан бол амьд оршиж бурхан. Бурхан бол миний бүх зүйлийг харж байна. Миний бүх зүйлийг хүлээн авч байна. Би талархсан сэтгэлээрээ дуулууртай байхад бурхан бол заавал энийг хүлээн зөвшөөрөн чиний зам тийм бүхий л замд бүхий л тэр ёроолыг бурхан өгнө. Амен. Тэгэхээр бид нар итгэлээ харуулах хэрэгтэй. Амен. Өнөөдөр ч гэсэн бид нар өөрсдийн итгэлийн амьдралаар амьдрахдаа бурханы өмнө зүгээр л нэг шашинлыг зүгээр л нэг тийм зуршил болсон байдлаараа тэгж итгэлийн амьдралаар амьдрах биш ээ. Жинхэнэ үнэхээр бурханд талархал өргөж, үнэхээр бурханд дуулууртай байж байх юм бол бурхан тэр бидний энэ болгоныг дуулууртай зүрх сэтгэлийг дуулууртай хийж байгаа үйлчлэлийг бурхан хүлээн авна. Есүс Христ ч гэсэн ертөнцийн ирэхдээ ингэж хэлсэн шүү дээ. Бурхан минь та намайг юунд орхино вэ гэж хэлсэн сүүлчийн хоромд. Гэсэн ч гэсэн тэр загалмай тэр сүүлчийн хоромд дуулууртай байсан тэр шалтгаан нь Еврей номын 5:17-г харах юм бол байна. Жинхэнэ бурханыг дуулууртай байснараа, бурханыг хайрласнараа, аавыг хайрласнараа, дуулууртай байснараа бурхан түүнийг хүлээн авсан гэж бол хэлсэн. Тэгэхээр бид нар Есүс Христийг даган дуурайн дуулууртай байж талархан бурханд хүндэтгэл мөргөл өргөж үйлчилсэн итгэгч нар байхыг Есүсийн нэрээр өрөөж байна. Хамтдаа залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутам юмд алхахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд бооруулаач. Бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал хүч чадал алдарсуу мөнхөд таны. Амен. Өнөөдөр ч гэсэн эзний өмнө залбирахдаа